Тийм байна тий. Тэгээд засгийн газрын шагналд одон медалуудын төлөөллүүд байна. За энэ хүн бол Монгол одоо 1960 оны эхээс бүгд нэр Монгол улсын аварга малчин гэж цол өгөхөд анх одоо өмнөгөө болон Мандас өмнө гэдэлт анхны аварга малчин. Балгар зүгийн дорж гэж. За дээр үед одоо бас ашиглаж байсан бичгийн машин байна. Энэ шагаагаар их гоё. Энэ шагаагаар одоо хийсэн дан хонин дүрсэлийг харуулж одоо шагааг хонь болгож одоо хийсэн. Энэ бол Мандас анхны 1000-т малчин метав гэж үний. Цэрэнгийн метав гэж үний. Хүн бол одоо хонь толгой нөхөхгүй 1000 хүрж байсан. Тийм учраас бүр хөөхөд ачцаа удам судрын одоо 2222 шагаагаар хонин дүрсийг хийж ингэж байна. За энэ тугаа үзмөрүүд бол Мандас орчууд арчуудын хийж бүтээсэн гар урлын бүтээлүүдийн төлөөлөл байна тийм. Төлөөллүүд Монгол гэрийн тавилгыг одоо жижиг макет хэлбэрээр мотор хийсэн. Эсгээ шилдэг тойруулга одоо дэрж оруулсан. За энэ шатар бол одоо эмхтэн оруулсан. Мандас жаргалан тугийн Лусанбат гэж одоо хүний охин нь одоо 18 настай байхдаа оруулж одоо хийж байсан. Баасан ч үгүй. Одоо ч өөрөө эмхтэн хоёр нь алт мөнгөний дархнаа хийж байдаг. Ямар гоё. Яг энэ бас нэг хуучны зүйлс ах шиг байна. Энэ одоо бас сумын соёлын төвийн одоо түүхэн зургууд байна шүү дээ. Сумын 1989 онд болсон сумын соёл урлагийн 3 хоног гэж одоо болдог байсан түрүү. Тэгэхэд одоо өмнөгөө аймгийн соёл урлагийн 3 хоногт орцож одоо дэд барьчил гарч байсан. Одоо энэ хүмүүс одоо дандаа тэтгэврийн зарим ч бурхны орон залгарсан дэм болсод. Тийм байна. Зарим ч одоо бас юу зааж чимдэрч болсод байна. Яг ийм зүрд байдгийн байна. За бас энд нэг эсвэл цагаан туг юм ингээд. Сумын 90 жилээр эсвэл цагаан тугаан залж. За иш явах уу. За одоо хойшоо археолог Валентиногийн соёлын компани. За илүү нэг жоохон шуурхаа явахгүй бол бас нэг нэвтрүүлгийн маань цаг давчуу байдаг. За өнөөгийн Мандас маань газрын зурган дээр байрлуулсан амьтад монголоонууд ядаа. За иш ороо. Энэ бол Мандас маань өгөөмөрөгийн нутаг Мортиагаан толгой гэдэг газраас олдсон хүннүг үе ийм алтан эдлэл 3500 жилийн тэртээ төгтөө одоо хүннүгийн үеийн хааны одоо алтан эдлэл чимэглэл ийм зүйлийг нутгийн иргэн олоод тэгээд за энэ бол одоо дөр амьдлал байгаа. Энэ бол одоо хоолбор хөвн байв гэж бас хөвн одоо болохгүй шүү те. Шатар сайд ас Оюнбаатаргаа төгч Оюнбаатаргаа мөн одоо Эрдэнэсийн санд татгалсан Монголын Эрдэнэсийн санд. За Мандас самаас энэ одоо хүнүүгийн их эртний гоё олдор олдж ирсэн юм байна. За энэ бас Манчжин улсын үеийн одоо Монгол орон өртөөний тухай. Орой өртөөний одоо төвч зураг байна. Газрын мотоо цаасан тарьсан. За одоо энд өмнөгөө аймгийн одоо урлаач, орон зураач одоо гар урлын бүтээл гэдэг маань одоо гэж одоо энэ. За энэ тест байгууллагт одоо ийж байсан. 15-ны цагдаагийн хэлцэл байна да. Одоо чи орчин үед чи бүр ухаалаг зүгээр тийм захин болцсон шүү дээ. Мандас минь Хотын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тамганы хайрцаг байна тийм. За энэ Мандас маш өөр 70 км-тэй засгийн шүтээний хийдий. Одоо иргэдийн дээр дахам тастангуудын ам ирэнаас зургалсан зураг байна. За энэ 47 онд Мандас энэ нутагт одоо нүүцэн гэж энд дээр нүүж ирээд байгуулагдсан түүхэн зураг. За энэ одоо лам хуургуудыг эдэлж хэрэгжилсэн хуучин зүйлс шүү дээ. Зүйлсүүд тий. Тахилын зөвцнүүд. Тахилын аяга зөвцнүүд.
За энэ бол урчуудын одоо эмээлийн гүлэн Монгол утсын оймсны хараа хөөдөг. Тийм ээ. Хөөдөг хэв юм да. Хэв юм байна да. За энд одоо хуучин цагийн ангөрөөр ашигладаг байсан. Ардууд иргэдүүд ардууд л нутгийн ардууд ангөрөө ирэхдээ одоо захиур гоо хэрэгжилж байсан. Нутгийн иргэд одоо музейд амьдуулсан. За Бадарчингийн авчиг үүрэг байна. За тэгээд надад хэрэгтэй үү? ахуу хэрэглээний зүйлүүд одоо түрүү хэд уурнууд баар. За энэ одоо хуучны энэ одоо Хүрэл зэвсгийн үеийн сумны зэвнүүд биш. Манлай нутгаас л төрлөөрөө байна да. Энэ бол нутгийн иргэд л олж өгсөн. Үзийдээ хандуулж өгсөн. Тийм сумны зэвнүүд ч олон төрөл байдаг. Маш олон төрөл юм. Навчит. Сервет сумны сумгэн навчит. Хэлбэр дурсээр олон янз. Тийм том жижиг сте. Маш олон төрлийн байт юм. За индүүнүүд байна да. За индүүний өвгдөд сая илүү бол өстой яоц зэрэг шүү дээ. Та хүмүүс одоо илүү байна. Хэрэгж байсан. За мөн ялгааг одоо за энэ сумны зэвсэг зэвнүүд байна. Горст зэв энтер гэж одоо ийм том талбар. Энэ одоо энэ боолынх юу юм бэ? Энэ хутга байгаа одоо. Хутга үзүүртэй тийм шүүхтэй. Дээрүүд бас энэ тонгор хутга байдаг л байж. Тонгорг. Наадал тийм одоо бас хөрөл утга. Тийм ээ. За ийшээ бас ингээл төрөл бүрийн. Төрөл бүрийн сумны зэв. Томроо авчлаа. Дэлбэт сумны зэв гэдэг томроо авахлаар дэлбэт гэдэг. Томроо авчлаа. За энэ доо эртний одоо дундад чулуун зэвсгийн үеийн олдурууд. Одоо нухуур. Тэрмийн чулуун хүмүүс бол тийм зүгээр амжирсан дээр ялтах гэдэг одоо энэ одоо захиур юм да. Гал гаргадаг тийм ээ. За ийшээ бас нэг танхим байна. Ийшээ орсон юм бол палеонтологийн бүгдтэй. Кама. Тэн дээгүүр бас зургнууд байдаг. Энэ уран зургууд Манлай сумын нутагт тэгэл одоо байгалийн зургуудыг Мөнгө аймгийн зураач байгалийн зураг зурдаг. Байгалийн сугар гэдэг хүн зурсан зургнууд байгаа. Тийм байна. Лазмын нутаг дэвсгэрийн. За одоо ингээл нөгөө янз бүрийн яс масны яснууд одоо чулуудсан яснууд байна тэтлэр. За тэтлэр нь тий юуны ч ясын. Одоо энэ үлэг гөрүүлийн мөр байгаа орчмоос олдсон. Магадгүй үлэг гөрүүлийн яснууд ч байж яснууд байх магадлал өндөр юм да. За доод талд нөгөө наадхууд загастай чулуу. Антайсмаас 100 тийш 7 км дугаар. Энэ чулуун дээр энэ хийг нараа. Загастай чулуу одоо шаварлаг ийм давхгурлаг тийм ээ. Ийм давхгурлаг зүйлүүдээс завсраас нь хуулахад ийм загасны дүрс илэрдэг. 1985 онд Монгол Оросын хамтарсай гисүүдийг илэрсэн сони юм уу тий. Загасны дүрс одоо навч ургамал дун хисаа илэрдэг байсан. Нэлээ түрүү үедээ доогор бол сони юм байна. Энэ олдуур олдож байгаа газрыг 2020 оны 1 сарын 13-ны өдрийн засгийн газрын тогтоолоор одоо улсын хамгаалтанд авсан байдаг. За энэ одоо үлэг гөрүүлийн мөр гэж штэ. За энэ мөрийг сонирх юм. Үлэг гөрүүлийн мөр одоо эдний одоо ижил олдуурууд нь яг газар дээр одоо яг хамгаалагдаад байж байгаа. Манлай сумаас өгөөмөрөгийн нутагт 110 км одоо байна. За энд бас сайхан зургууд байна штэ. За Манлай сумын уурлаг улс. За доотлох юм. Манлай сумын бас их гоё зохицлбор газар байх шиг байна тийм ээ. Манлай сумын нутаг дэвсгэр. Далайвагийн ийм зургууд байдгийн байна. За энд бас энэ өгөөмөрөгийн нутгийн цорж зөхөө цаадд нь одоо гоё байгаль байна шүү. шүтэний уул. За энд энэ гүн баян. За энэ доор. За энэ таван баянгийн хонд одоо ногоо тарж байсан. Анх одоо тариалан суманд одоо эрхэлдэг байгаад анх нөгөө.
За энэ одоо хулан бол явчих уу? За тэгээ энэ 94 онд сумын 70 жилээр хийсэн ч. Хулан байх шиг байна. Энэ болохоор хар сүлт байна. Одоо эн чинь нэг ховор одоо амтд шүү дээ. Говийн 6 одоо амтан байдаг шүү дээ тий. За энэ одоо янгир байна. Тэр доор үнэг байх шиг байна тий. Цагийн шарван гэж. За ингээ араар нь бол одоо гоё Ардлын зураг мандаа сумын юу таалгаас сум суврагын бол 2 баг гэж нэрлэгдсэн. Тэр хамгийн зүйрлээ бол тэмээ одоо зүгэн сумгаа атчих байгаа юм. За энэ доогор одоо чулуутсан бас Чулуутсан мод болон чулуутсан чомгны яс одоо шар цаг үлэг гүрүүл юмор орчмоос олдсон. энэ одоо динзаврын яс уу? Динзаврын чөмгний Чүмэг тийм ээ тий. Хөө. За үлэг гүрүүлийн чулуутсан чүмэг ийм том байд юм бах та. Их л том үлэг гүрүүл байж тээ. Тэ одоо мөрнүүд нь бол махаа идэж та үсээ. Тийм ээ. Гэ төрөл зүйл. Энэ яраа их том хисааны юу шүү дээ. Энэ энэ өөр газраас олдож ирсэн. энэ хамаагүй юу? За энэ одоо ингээд дандаа том үлэг гүрүүлийн чулуутсан ясны юу вэ? За энийг сүг зургийн За хатны сүг зураг одоо бас хэсэг байна. Энэ одоо чулуутсан мод байх шиг байна тий. Тэ уулын наад хэсгээс олдсон. За энэ бол их одоо ланзар том зүйл байна уу? Хэдэн ч метрийн ямар ч том ямар ч үлэг гүрүүл байсан. За энийг сонь ногоон чул байх. Энэ одоо за энэ сумаас баруун хойшод оюутай. Оюуттай чул. Оюутай чул гэдэг. За гайхалтай. Мандаас ми хөрсний дээд. За энэ доогор одоо их за мандаас сумаас олдсон хөрсний дээдсүүд одоо болор тэгэл манын төрөл. Болрын төрөл байна. Жоншны төрөл байна. Энэ их гоё юм энэ ухагдцсан байгаа энэ. Энэ камер дээр. Тийм энэ одоо их сони. Яасан ч гоё. Усны урсгалтай газраас олдсон юм. За. Тэ талд нь балтуулын айл. Их сони чулуун тийш шүү. За энэ дээгүүр бол бас арай өөр. Балтуулын айлан мод. Галтуулын Хойшоо 18 км чулуунууд шүү. Хүрэн хайрхан гэдэг газар. Илбэг болдог. Дорой хөнгөрөхөд. За энэ дээр бас юм манд уран зураг байх юм. Өрн хайрхан гэдэг. Секуул гэдэг ус. За одоо ингээд юу лээ? Болцсон уу? За ингээл болж. Ингээл болж чинь тийм ээ. За баярлалаа. Тэгээд хэсэг хугацаанд бас одоо за баярлалаа. музейгээ сайхан танилцууллаа. Бас нэвтрүүлгийн маань цаг нар хугацаатай байдаг болохоор бас товчондоо ингээд тийм ээ шуурхаахаа шиг танилцууллаа. Манай үзэгчид маань бас энэ сайхан зав зайтай бол Малай суманд ирэх юм бол орон нутаг судлах музейгээр нь ороод бүх зүйлтэй дэлгэрэнгүй сайхан танилцаад ингээд явах боломжтой юм аа. Тий. За соёлын төвийн эрхлэгч маань тэгээд ерөнхийдөө соёлынхаа үйл ажиллагааны талаар бас товчхон мэдээлэл хүргэх үү тийм ээ. Соёлын төвийн барилга байшин маань бас шинэ барилга байшин харагдаж байна. Хэдэн онд баригдсан хичнээн хүн хэрхэн яаж ажиллаж байгаа талаар урлаг соёлын өөрчлөлтийг бас ард иргэдэд яаж хүргэж байгаа талаар товчхон мэдээлэл хүргэж идэг үү. За Манлай соёлын төв 1947 онд энэ дэж дээр байгуулагдаад за түүнээс хойш энэ урд талд одоо хуучин соёлын төв маань 50 гаруй жил ашиглагдаад 18 онд одоо энэ хойдолтой шинэ соёлын төвд орж үйл ажиллагаа явуулж байгаа. За материалыг баазаар бол нэлээд сайн хангагдсан. Гэрэлтүүлэг хөгжим техник, дуу хичээлгийн одоо бүх төрлийн техникүүд бүх ажилчид бол компьютер юугаар хангагдсан. За одоогоор бол 6 харантай ажиллаж байна. Соёлын төвийн дарга, номын санч, соёлын үе ажилтан, бүжгийн багш, хөгжмийн багш, үйлчлэгч гэсэн 6 харантай ажиллаж байгаа. За 2700 гаруй хүнд соёл урлагийн үйлчлэгээ явуулж байна. Ерөнхий улс сургуулийн 380 төгөд 10 цэцэрлэгийн 200 шахуу хөгтөд гал үйл ажиллагаа явуулж за голлох үйл ажиллагаа бол одоо цар тахлын яснаас хойш бол бас нэлээ цар тахлыг зогсож байгаад одоогор бол одоо урлаг дугуйлын зэгц уран бүтээлчтэй одоо тоглолт баяр ёслолоор бол тоглолтууд хийгдэж байна. Хүүхдийн баяраар сая сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглолт хийлээ. Саяхан одоо Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдах одоо нүүдэлчин Монгол гэсэн
22 арга хэмжээ зохион байгуулагдахад. За анхны шат нь бол одоо Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаа. За нэгдүгээр шатын Өмнөговь аймгийн зүүн бүсэд одоо сая зохион байгуулагдаад Манлай сум маань 30 гаруй RDV-ст оролцсон адууны соёл одоо соёлын бие тус хувийг харуулсан тоглолт. Манлай сум л адуугаар 20 гаруй жил Өмнөговьтөө тэргүүлж явдаг. За адуун сүргээр аим тоогоор юм байдаг. Тэгээ алдарт уяач болтой адуун сүргээр нь бол нэлээд Өмнөговьтөө одоо тийм Монголд гайхагч явдаг юм сум л та. Тэр түүх соёлыг харуулсан адууны одоо өглөө нармандж адуу Өмнөговьх адууны одоо Өмнөговьх наадамд яаж бэлдэх тэгэл Өмнөгт хамгаалах зэрэг соёлыг харуулсан тоглолтоор Өмнөговь аймгийнхаа зүүн бүсийн сумдуудаас тэргүүн барьчил гарсан юм амжилттай байна. За одоо 8 дугаар сард улсын хэмжээний урлагийн наадамд оролцох юм бэлтгэл ажилтай явагдаж байна. Түүх соёлын дурсгалт одоо үйл хөдлөлт дурсгалт 17 газартай түүнийг одоо гэрээт хамгаалагч 8 гэрээт хамгаалагч харж хамгаалдаг гэрээгээр ажилтдаг. За үгийн бичгийг бол бас нэлээд түлхүү одоо ард иргэдтэй одоо судлуулж одоо үгийн бичгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг бол ер нь бол нэлээд түрүү үеэсээ Манлай сум хийж ирсэн үгийн бичгийн номуудыг бүтээж ирсэн. 14 онд дахин сэргээн одоо бүр нэлээд 80 гаруй үгийг хамруулсан. Хүн амыг нэлээд түлхүү хамруулж одоо судалгааг нэлээд хийж үгийн бичгийн ард иргэдтэй сурталчилж өр хүрт одоо үгийн бичгийн номыг сумын хэмжээний үгийн бичгийн номыг хүргэснээр юм бол үгийн бичгээ ураг удмаа судлах ургийн баярын наадам ураг удмууд нийлж одоо наадам хийж мөн ургийн баяраа тамтгэлж төрөлдсөн тухайн угууд тухайн ном гаргаж ийм 10 гаруй ургууд одоо номоо гаргаж ард иргэдтэй хойч үедээ өвлүүлж одоо юм яваа. Зүгээр одоо тэгээд. Гэтэ хотын манус чинь бас нэг юм уу? Там бас вич сохрос учтын доо. Энд их сайхан судал. Дээр нэг юм тавьчих юм байна. Энэ баримттай ном гэдэг. Энийг тавьчих. Оо тэг. Оо тэг. Наац баг гарахгүй хата. Номын тухай тэгэхээр. Гарахгүй мэнэ. Сэрээ гарахгүй мэнэ. За яа. За та асуултаа асуу. Тэг. Нүг. Дарга явчих дэрийг нь. Та битээр яах вэ ингэ суугаад. Тэг. Нэг 30-40 минут За та их тул суух жуулах биш бас амьсгаад түгжээ хаана зүгээр. За эрхэм хүнд үзэгчдээ монголчуудаа Монгол эх орныг танилцуулах зорилготой сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Өмнөговь аймгийн Манлай сумаас бэлтгэн хүргэж байна. За үеийн 1-р багийн өндөр настан одоо Бадамд орж гэдэг сайхан ахтай одоо хууч хөөрөх гэж байна. Бас сумынхаа одоо хамгийн өндөр настай. За энэ сайхан Манлай сумынхаа хүүхдүүх өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал ахуйгаас одоо сайхан хууч хөрөх гэж байна. За танд өдрийн төргийн ах. Сайхан зусаж байна уу? Сайхан зунж байна. Та сайн явж байна уу? Танай ажил өндрөө. За сайн явж байна. Та бас өөрийгөө танилцуулаач хэдэн онд та төрж байв? Таны аав ээж ямар хүмүүс байв? За би Өмнөговьгийн Манлай сумын нутаг одоо ихэнх нь улбаа бууц гэж байдیں۔ Тэр Нарангийн уул гэдэг. Тэнд мэндэлсэн хүн 1937 оны тэр мал төлөж явах үед 3-4 сар бол үг таагаад байгаа. За сарын бол нэг баримжаалаад өдөр бол хэлж мэдэхгүй байна. Дээрээ За тийм л. За тэгээ сүүлдэл тэтгэврийн үед л 6 сарын 27 гэж байлгүй да. Тэгэл хийцээд тэргээрээ л яваа. Тийм ээ. За одоо тэгээ яг хуу тэр сойчтой багсрууд Манлай сумын анхан энэ баруун завдараас энэ үйзэнгийн усан дараа анхан үүж ирэхэд эхэлж нэгдүгээр ингээд 8 настай тэмээгээр талаас нь ирдэг тийм байсан. Тэгээ би чи яг хуу сургуульд нэгдүгээр анги хоёрдугаар анги яг төгсөөд зүүн амарт болсон тэгэхэд ганцод хүндрээд тэгээ сум даяар нүүж манай сум дундгуйнах
Москва гэдэг газар одоо хаалганы хүнд бид тэнд өвлжсэн юм дөө манай сүмжнүүд л. Тэгээд энэ надад ч би бас нэг жаахан хичээл ном зүтээд яхад олигтой гүйдэг л дундтай явж угаад тэгээд тэрнээс хойш манай ээж аав нар гэрийн ажил төрөл гашигтай ч гэдэг юм уу яадаг тэгсээр байгаа л. Тэгээд би хөдөө гараад Мал дээр л гарлаа та. тэгээд мал дээр ардаа аж ахуйн гэж байсан тэр үеч нэгэнд. Тэгээд хөдөө гараад тэндээс би Одоо 40-од оны л үе шүү дээ. тэгэхэд чин 47 49 50 он шахаж байсан үе. Тэгсэн тийм үе. Тэгээд яг одоо би нэг энэ зурсан манай ангийн багш сургууль тарцсан хойно зур хөмөл түүжиргээ яваас би хөмөл түүгээд энэ зурд хэрүүдээр явж нэг хэдэн шаар болцсон сонин салхин дэвцнийг хомож байдсан. Тэрнийг аваа тэгээд одоо гараад явсан. Тэгээд тэр сонин үтж харсаар тэр чин дээр сонин чин үнэн сонин хууч Монгол бичгтэй кирилл бичгтэй гэж хэвлэгдэж гарч ирж байсан говь мэдээ намын сонил байсан шиг байна. Тэгээд энэ 50-аад онд 50 оноос хойш хэрсэрэн тэгэл 59 оны хүртэл ер нь ардын аж ахуйн байсаар байгаад хөдөө аж ахуйн нэгдэлжсэн. Нэгдэлж хөдөлгөөн. Тэгээд нэгдэлж хөдөлгөөнд ороод эхлээд яг нэгдэлж хөдөлгөөнд би ялат нэгдэл гэж манлайд анхан энэ баг урт байсан дөө. Тэгээд ялат нэгдэлд нь эсэд цөөхөн тэмээ мал хариулж байсан. Тэмээ Тухайд нэгдэлж хөдөлгөөн явахад ер нь хүмүүс хэр дуртай нэгдэлж байв. Зарим хүмүүс чинь цутаагаад нөгөө кино тэр Монгол кинон дээр чинь гараад идэв. Тийм үйл явдал их болно үз. энд гайгүй байсан. Танаа энд гайгүй. Гайгүй байсан. Би энэ хууч мандаас өмнө дөрөвдүгээрийн ард байсан. Манай багын зур тал. Тэгээ би ах トゥ га манай их ах トゥ энэ нутгийн энэ хогрын улсуудаас тэгээ энэ үеийг хийд шилжиж тэгэл тэмээ хариулж тэмээ жаахан байж угаад сува толмал эхэлж хариулсан. Тэгээд тэрнээс салбарлаад өнөө толмал чинь хүслээд эрэмээр хүслээд яма хон гэдэг нь дандаа сүргэлэл тэгээд тэгээд сува мал хариулсаар гал 95 онд анхан усан бэлтгэл мал гэрээрэн тоос. Тэгээд манай сүтэжэн дээр гард өмнө говь саадлын сум матуудагч малын хэмчүүн. Тэгээд сүтэжс гэж явдсан. Тэгээд явсаар гал тэгэл энэ зурглоос хойш гарах надад туулын баруун зах хөрүүлээд биднийг дан холийг тэгж явуулаад тэгэл зүү хойш энэ юуне алцсан бүтэн кебори хэцэр яма тунгуудын тийшээгээр явц үхэр тугчин тийшээгээр явц. Тэгээд бид явсараад салингийн буурын бааз гэдэгт мал тушаасан. Тэгээд буурын бааз бол алтан булаг салин хоёрын дунд бомцтой улаанбарх сээнүүдэд орц авчихсан.